Японы нийслэл Токио хотноо Аз номхон талын орнуудын хамт олон түвшийлэн сэргээн засах 3 дугаар чуулган боллоо. Уг чуулганд бүс нутгийн 40 гаруй орны 500 гаруй төлөөлөгч оролцож хамт олон түвшийлэн хамруулан хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож сайн туршлагаа хуваалцлаа. Монгол улсаас хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн асуудлын хэлтсийн дарга Баттулан, Италийн АИФО байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Тулгамаа болон хамт олон түвшийлэн сэргээн засах тэгш дүүрэн хөтөлмөрийн аймаг дүүргийн зохицуулагч нар, тэгш нийгэм холбоо төрийн бус байгууллагын гишүүд, оюуны дархлаа төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах төвийн төлөөлөл гэх мэт нийтдээ 26 хүн оролцлоо. Аз номхон талын орнуудын хамт олон түвшийлэн сэргээн засах 3 дугаар чуулганы нээж зохион байгуулах хорооны дарга ноён Шигори Суматини, Аз номхон талын орнуудын хамт олон түвшийлэн сэргээн засах сүлжээний хорооны гишүүн ноён Тулика Даснаар үгэлж дараа нь Японы хон тайж Японы хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэргээн засах нийгэмлэгийн хүнд тэргүүн Хитачи мэдчилгээ дэвшүүллээ. Чуулганы нээлттэй Япон улсын эрүүл мэнд хууль зүйн халамжийн дэд сайд Кейко Накаока, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэргээн засалд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан захирал хатагтай Паулина Клениц, Аз номхон талын хамруулан хөгжүүлэх хорооны тэргүүн ноён Тэж Бунакнаар оролцож үг хэллээ. Тэд хэлсэн үгэндээ бид тухайн улс орон бүс нутгаас үл хамааран нэг дор цугларч өөрийн гэсэн онцгой аргаар хамт олон түвшийлэн сэргээн засах хандлагыг хөгжүүлж байна. Үүгээр дамжуулж бид тухайн орондоо ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж байгаа илээ. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөрсдийг нь оролцуулж байж л ядуурлыг бууруулж чаднаа. Ер нь аливаа үйл ажиллагааг явуулахдаа эхнээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулж шийдвэр гаргах төвшинт хүртэл оролцуулж байж амжилтанд хүрнэ. Бидний хийж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулан хөгжүүлэхэд хамт олон түвшийлэн сэргээн засах хандлага чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэвэ. Дараа нь Зүүн Өмнөд Азийн орнуудын нийгэм соёлын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Алиса Бала ядуурлыг бууруулах ба хамруулан хөгжүүлэх сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр тавьсан илтгэлдээ Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу ASEAN-ы доктортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бодлогын шин чанартай хэд хэдэн том баримт бичгийг батлан гаргасан. Тухайлбал хүний эрх хэрэгчлөөг хангах тунхаг, нийгмийн хамгааллыг бэхжүүлж сайжруулах тунхаг гэх мэтийг нэрлэж болно. Удахгүй энэ оны 12 дугаар сард Малайзийн Кауала Лампур хотноо болох ASEAN-ы нийгэм соёлын хорооны ээлж туралдаанаар эдгээр тунхагийн хэрэгжилтийг авч хэлснэ. Бидний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг бэхжүүлж, ядуурлыг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, бүх талын үйлчлэл ажиллагаанд тэдний оролцоог хангаж, манлайлалыг дээшлүүлж, хүүсийн мэдрэмжтэй байдлыг нэмэгдүүлэн бизнес хамруулах нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд гишүүн орнууд улсын төсөвтөө тодорхой санхүүжилт тавих ёстой. Хамгийн гол нь төрийн болон төрийн бус байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд түүний арга иргэнхний хамтын ажиллагаа салбар хоорондын уялдаа чухал юм аа. Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ноён Акина Фукуда Аз номхон талын орнуудын хамт олон түвшийлэн сэргээн хандлагын байдал мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаар илтгэл тавилаа. Чуулганы эхний өдрийн үдээс хойш болон 2 дахь бүтэн 3 дахь өдрийн үдээс өмнөх хуралдаанууд тодорхой сэдвийн хүрээнд салбар хуралдаануудаар үргэлжиллээ. Монголын төлөөлөгчид хөгжлийн бэрхшээл ба насжилт, хөгжлийн бэрхшээл ба хамруулсан мессеж, хөгжлийн бэрхшээлгүй орчин гэх мэт хэд хэдэн салбар хуралдаанд оролцож мэдээлэл солилцлоо. Чуулганы төгсөлийн хуралдааны үеэр Аз номхон талын орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хамт олон түвшийлэн сэргээн засалтын 4 дахь хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсныг зарлан тунхаглалаа. For the Italian NGO, the Ministry of Health and Ministry of Population Development and Social Protection implemented the CBR program. The CBR program became national program in 2010. Mongolia has ratified CRPD in 2009. And government of Mongolia has developed plan of action to implement CRPD. And also this year, Mongolia has been reviewed by the CRPD committee and first concluding observation of the initial report has been developed for the government of Mongolia. We also very good collaboration
NGO and DPOs. This year, the government of Mongolia is elaborating disability right law in collaboration with DPO and NGOs. Now it is going to be discussed during the